Амрыг гэрийн үзэгчдээ ярилцах цаг булангийн энэ удаагийн дугаард цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэрэгчлэн цагдаагийн дэд хурандаа батцоож хүүхдийг гол усны аюулаас хэрхэн урьдчилсан сэргийлэх талаар мэдээлэл хүргэхээр хүрэлцэн ирсэн байна. Орон талааны цаг эхэлж хүүхдүүд маань хичээл сургуулийн амарлаа. Голын эрэг дагуу найз нөхдүүдтэйгээ бас хүүхдүүд нилээдгүй цагийг өнгөрүүлж байна. Энэ жилийн үед ер нь гол усан дэнтсэн хүүхдийн тохиолдол ер нь хэрэг бүртгэгдсэн байна. За 7-ны улирал эхэлсэн сүүлийн саруудад бол хүүхдүүд усан тосолдох осол гэмтэл бол нэлээдгүй бүртгэгдэж байгаа. За цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээлэлээр бол 4 тохиолдолд 5 хүүхдийн янаас ирсэн гэсэн ийм гашуун мэдээ бол бидэрт байна. За тэгэхээр зэрэг сүүлийн 5 жилд бол усын хэмжээнд усны ослоос шалтгаалаад за 500 гаруй хүний эрдэнэт ам осолцсон гэсэн ийм статистик мэдээлэл байна. За үүний 20 орчим хувь буюу за 120 гаруй хүүхэд бол усанд осолцсон гэсэн ийм мэдээ усын хэмжээнд бүртгэгдсэн байна. Усны ослоор хүүхдүүд амнасаа алдж байгаа шалтгаан нөхцөл бол эцэгхийн хараа хяналтгүй байдлаас ихээхэн шалтгаалж байгаа. За сүүлийн үед бүртгэгдсэн энэ мэдээллүүдийн одоо хохирогч хүүхдүүдийн насны байдлыг авч үзэх юм бол 6-аас 14 насны хүүхдүүд цоглох хэмжээтэй. Гол усанд тосолж байгаа хүүхдүүд маань ер нь дийлэнх нь эрэгтэй хүүхд тосолдоод байна уу эсвэл эмэгтэй хүүхд осолдоод байна уу? Шалтгаан нөхцөл нь яг юу байгаа юм болоо? Эцэгхийн хараа хяналт муугаагаас осолдоод байна уу? Эсвэл найз нөхдүүд нь бас нөлөөлөд ингээ найз нөхдөрөө дарваад голын усанд ингээ эндээд байна уу? Шалтгаан нөхцөл нь ер нь яг юунаас болоод байгаа юм болоо? За шалтгаан нөхцөл нь бол ерөөсөө дийлэнх хувь нь бол эцэгхийн хараа хяналтгүй байдлаас л ерөөсөө шалтгаалж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар нөгөө нэг мэддэг шүү дээ. Одоо жишээлбэл насан турсан хүмүүс маань нөгөө амралт зугаалгаар явахдаа гол нуурын орчимд ихэнх цагаа өнгөрүүлдэг. За энэтэй холбогдуулаад хүүхдэд тавих хараа хяналтаа алддаг. За тэгээд дээрэс нөгөө малчид маань үертэй буюу усны түвшин ихсэн үед нөгөө нэг гол мөрөн гатлаж гарахдаа одоо анхаарал болгоомжгүй байдал алдагдсанаас болж хүүхдийн осол гэмтэл бүртгэгдэх шалтгаан нөхцөл болж байна. За энэ нөхцөл байдалтай холбогдуулаад за шатар сайдын баталсан удирдамжийн дагуу уур усны ослоос үрсээ хамгаалъя гээд улсын хэмжээнд аян зохион байгуулагдаж байгаа. За энд бол онцгой байдлын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн хяналт, за тэгээд бусад төрийн болон төрийн бус байгууллагууд бол оролцож байгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас ер нь төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад сүүлийн жилүүдэд нэлээдгүй бас гол усны аюулаас урьдчилсан сэргийлэх талаар аян арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний ер нь үр дүн хэр вэ? За аян арга хэмжээний ерөөсө гол зорилго болоод бид нар нөгөө яг тухайн тохиолдол болгонд тухайн хоригч болж байгаа насан турсан хүнж бай. За хүүхдийн болол дэрэгт байх бид нар бол боломжгүй тийм ээ. Тийм ч бид нар аян арга хэмжээ зохион байгуулж байгаа гол зорилго бол ерөөсөө иргэдэд уур усны аюулаас хүүхдүүдээ хамгаалахын тулд за тэд түнчлэн өөрсдийгөө тэ насан турсан хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд юуг мэдчих хэвээр юун дээр анхаарал тавих хэвээр энэ мэдээллийг л ерөөсөө цахимаар болон бичлэн бусад бүхэл төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх гол зорилгыг агуулждаг. Тэгэхээр яг одоогоор зохион байгуулагдж байгаа аян арга хэмжээний хатлаар бас дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүл бас хэдэн хугацаанд үргэлжлэх вэ? Энэ талаар бас мэдээ. За шатар сайдын баталсан энэ уур уснаас үрсээ хамгаалъя гэдэг аян бол 21 оны 8 сараас эхэлж явагдсан аян. За 1 жилийн хугацаатай зохион байгуулагдж байгаа. За тэгэхээр зэрэг энэ аяны төгсгөл буюу хаалтыг бид нар иргэдэд үзүүлэх тоглолт байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. За энэ өдөрлөг маань энэ оны за 6 сарын 25-6-ны амралтын өдрүүдэд налах дүүргийн мойлтын тохой гэдэг газар зохион байгуулагдахаар болж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бол усанд осолцсон хүнд яаж анхны тусламж үзүүлэхийн хэрхэн авардгийн тийм ээ. За тэгээд дээрэс нь уур устай байгаа тохиолдолд иргэд юуг анхаарах ёстой гэдэг талаар бид нар санам сэрэмжлүүлэг өгөхөөр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтраад ажиллаа төлөвлөөд ингэж явж байгаа. За хүүхдүүд маань зөвхөн уур болон усны осол гэмтлээс болоод амнаас эрүүл мэндээр охироод ийнэг бол бас тийм биш. За хүүхдүүд ахуйн осол гэмтэлд өртөж байна. За одоо нөгөө 7-ны улирал хийсэнтэй холбогдуулан иргэдийн маань хөдөө орон нутагт зарчих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулаад аялал зугаалгаар явж байгаа иргэдийн нөгөө анхаарал сулгарсны улмаас за хүүхдүүд машины сүүдэр тоглох ч юм уу те энэ тохиолдолд тоглож байгаа тохиолдолд за иргэд маань нөгөө нэг хөдөлгөөн эхлэхдээ урд болон хойд нөгөө нэг орчноо шалгаагүйгээс болоод за хүүхэд бол осолд өртөх ийм тохиолдол бас бүртгэгддэг. За үүнээс гадна хөдөө орон нутагт зарчиж байгаа иргэд маань нөгөө замын хөдөлгөөнд оролцохдоо
хурдаа тохируулаагүйгаас болоод за зам төврийн ослол бол нэлээдгүй бүртгэгддэг. За үүний улмаас охирогч нар бол бас хүүхдүүд байх тохиолдол бас цөөнгүй бүртгэгддэг. Тийм учраас ажил зугаалгаар хөдөө орон нутагт аялгаар явж байгаа иргэд маань замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах хэрэгтэй байна. За дээрэс нь хөдөлгөөнөө эхлэхдээ за орчноо бол маш сайдар шалгах хэрэгтэй. За хэрвээ та гол усны ойр орчимд амарж байгаа, зугаалж байгаа тийм энэ тохиолдолд за хүүхэд чинь хаана юу хийж ин тийм ээ голын ойр орчим байна уугүй юу, хинтээ байна, юу хийж ин гэдэг дээр цаг ямагт бол анхаарал тавьж явах хэрэгтэй. Ярилцлагын төгсгөлд эцэгчүүд маань ер нь багнасны хүүхдээ осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар бас зөвлөгөө өгөхгүй юу? За амралт зугаалгын үед бол иргэд маань согтууруулах хундааны зүйлийг бол нэлээдгүй хэмжээгээр хэрэгэлдэг. За нэгэнт арх согтууруулах хундаа хэрэгэлсэн үед бол тухайн хүний орчиндөө тавьж байгаа хяналт сулрна. За үүнтэй холбогдуулаад эцэгчүүдээс хүүхдүүдэд тавьж байгаа хараа хяналт мөн төдий хэмжээгээр багасдаг, сулардаг. За энэ үүнтэй холбогдуулаад за хүүхдүүд маань нөгөө гол усанд живэх тийм ээ хамгийн гүнзгий хэсэг рүү очиж нөгөө тоглож сатаарах байдлаас болоод усанд эндэх асуудал бол нэлээдгүй гардаг. За эцэгчүүд маань хүүхдүүдээ усны ослоос урьдчилан сэргийлж гин хүүхдүүдээ сэлж сурах гэж гин гэдэг нэрийдлэр нөгөө зориултын бас хөвгч хэрэглүүлдэг. Энэ нь болохоор зэрэг нөгөө гол мөрөнд бус за тогтмол усанд ашиглах зорилттой байдаг учраас зохимжгүй. За энэ нь бол эргээд хүүхэд хэрэглэж чадаагүй улмаас амь нас эрүүл мэндээр охирох тохиолдол зөнгө бүртгэгддэг. Тийм учраас эцэгчүүд маань аялал зугаалгаар явж байгаа энэ цаг үед бол хүүхдэд тавих хараа хяналтыг маш сайн сайжруулах хэрэгтэй л гэж зүйлээ да. За ярилцсан баярлалаа. Баярлалаа.